Сайн байцгаана уу? Миний хайртай хөөрхөн сонсогчдоо. Та бүхнийхээ ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсээд шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Та нар манд лайк, subscribe дараад дэмжиж өгөөрэй. Энэ удаа би та бүхэндээ 2026 оны 7 дугаар сард болсон нэгэн гонигт түүхийн талаар ярихаар бэлтгэлээ. Анжелика Сурман бол 26 настай, түүнийг найз нөхөд болон гэрийнх нь Анки гэж дууддаг байсан. Ээж Сухи маань Анкиг бага байхад анхны нөхрөөсөө салж охиныхоо хамт өөр мөч шурнуулсан. Шинэ газар очсныхаа дараа ээж нь дахиад гэрэлсэн байна. Тэдний нүүж очсон тосгон нь голчлон газар тариалан жижиг худалдаа эрхэлдэг Индонезийн жирэлний хөдөө тосгон. Хөдөө тосгон болохоор мэдээж юмнаас аз бусад тосгодын адилхан ам цөөтэй болохоор хичнээн ажиллаж хөдөлмөрлсөн ч орлого муутай. Өдөржин шөнөжин ажилласан ч амь залгуулах төдийл амьдарцгаадаг. Тийм болохоор Анки ахлах сургуулиа төгссөнийхөө дараа гэр бүлийнхээ амьдралыг сайжруулах талаар бодож эхэлсэн юм байна. Яагаад тэгэхээр түүний ээж болон хойд эцэг нь тосгондоо газар тариалан эрхлээд жижиг бизнес ажиллаулдаг байсан ч гэсэн тэдний орлого нь бол ам бүлд нь хангалттай хүрэлцдэггүй байсан. Бусдтай амархан танилцаж нөхөрлөж чаддаг нээлттэй зан чанартай хаан ч гэсэн өөрийгөө аваад явчих чадвартай Анки 22 наснда амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргаж өөр илүү сайн боломжтой газар ажил олж хийхээр Бали арал руу явсан ба. Түүний гол зорилго нь бол маш энгийн. Ердөө л гэр бүлийнхээ санхүүгийн байдлыг сайжруулах гэсэн ганц л зүйл байсан. Ингээд тэр Бали арал дээр очсныхоо дараа хөл хөдөлгөөнтэй аялал жуулчлалын бүсийг сонгохын оронд харин ч хайрцангуй нам гүнхэн байдалтай Кута дүүргийн Накула гудамжинд байрлах нэгэн бильярд бааранд ажилд оржээ. Хамт ажиллаж байсан хүмүүсийнх нь ярьснаар бол Анки ажилдаа маш хариуцлагатай, бусдад тусламжтай хүсдэг байсан. Тиймээс ч богино хугацаанд хамт олонныхоо итгэлийг олж тэдэнтэйгээ маш сайн харилцаатай болж чадсан. Энэхүү арал дээр дэлхийн өнцөг улам бүрээс аялагчид, жуулчид ирдэг гэдгийг бид бүхэн мэднэ. Түүний ажил нь бол төм түжгэнсэн далайн эргээс зайтай ч гэсэн мөн л жуулчид төлөвсөн газар байсан. Анки бусдтай харилцах чадвар хөдөлмөрч зангийнхаа ачаар зөвхөн ажилдаа амжилт олоод зогссонгүй. Гэр бүлийнхээ санхүүгийн гол түшиг нь болж чадсан. Бали аралд ажилласан 4 жилийнхээ хугацаанд тэр төрлөх тосгон руугаа нэг ч удаа яваагүй боловч сар болгон олсон орлогынхоо тодорхой хэсгийг ээждээ тогтмол явуулна. Гэтэл удсанчгүй түүний төрсэн эрэгтэй дүү Реза Сапутра нь мөн л Балид ирж бильярд бааранд ажиллах болсон байна. Ингэж эгч дүү хоёр хоорондоо ойрхон ажиллаж амьдарч бие биедээ төшиг болж байсан. Тухайн үед дүү Реза нь 22 настай байсан бөгөөд Анкигаас 4 насаар дүү. Тэд зөвхөн ажил дээрээ бие биенээ дэмжиж зогсохгүй өдөр тутмын амьдралаа ч үргэлж холбоотой байдаг. Гэхдээ эгчдүүд нар нэг байранд бол амьдардаггүй харин тус тусдаа өөр дүүрэгт байдаг байсан юм байна. Анки болохоор өмнөд Демпасар хотын Пендуган дүүргийн Жикар 2 гэдэг гудамжинд байр түрээсэлж амьдардаг байсан. Энэ газар нь мөн далайн эргийн шуугантай аялал жуулчлалын бүсээс хол Балид ажиллаж амьдардаг олон хүний сонгож амьдардаг тийм 50 дүүрэг байжээ. 2026 оны 7 дугаар сарын 15 бол Анкигийн 26 насны төрсөн өдөр байсан. Тийм болохоор өглөөнөөс эхлээл түүний гар утасны чатанд найз нөхөд хамт ажиллагчдаас нь төрсөн өдрийн мэндчилгээний чатууд ирсээр байсан ч гэсэн хачирхалтай Анки бол тэрхүү мэндчилгээнүүдийг огт нээж хараагүй, баярлснаа илэрхийлсэн ганц хариуч бичээгүй байсан. Реза эгчтэйгээ холбогдох гэж бүтэн өдөржин оролцсон боловч чадаагүй. Ер нь бол дүүн 7 сарын 11-ээс хойш эгчтэйгээ холбогдох гэж бүтэн 5 хоног оролдоод чадаагүй юм байна л да. Тэг эгчтэйгээ уулзаагүй удсан болоод ч тэрөө цаанаасаа нэг л муу совын татаад байсан. Анки бас сүүлийн хэд хоног ажилдаа ирэхгүй байсан санааг нь уламж их зовоож байлаа. Учир нь эгч нь хизээч ажлаа тасалж хэл сураггүй болж бусдын итгэл найдварыг эвдэх хүн биш байлаа. Ажлынхандаа миний бие жаахан өвдөд байна. Хоног амрах хэрэгтэй байна гэж мессеж явуулсан байна. Хэдийгээр Реза хичээхээ ядарч байгаа бас амрах хэрэгтэй гэдгийг дотроо хүлээн зөвшөөрч байсан ч гэсэн нэг л төгшүүртэй санагдаад байсан юм байна. Ингээд 2026 оны 7 сарын 15-ны орой 7 цагийн үед эгчийнхээ амьдардаг түрээсийн байранд уулзахаар очдог. Резагийн эгчийнхээ амьдардаг байрны хаалганд ойртон очиход тэсгийн аргагүй өмхий үнэртэж байсан. Залуу маш их гайхаж бас түгшиж сандарсандаа хаалгыг маш хурдан онгоолгоод орсон. Тэр байр нь бол 2 өрөөтэй байсан бөгөөд Анки нэг өрөөндөө амьдардаг, харин нөгөөг нь бараг ашигладаг байсан гинэ. Түүнийг дотгошоо ороход өрөөний агаар цэвэршүүлэгч өндөр ачааллаар ажиллаж хүчтэй дүнгэнсэн чимээ гарч исэн бөгөөд тохируулгыг хамгийн хүйтэн хэм дээр нь тохируулсан байлаа. Хэсэг хэдий ч өмхий өнөр үнэрцээр байсан. Өрөөнд орсон даруйда Реза эргэн тойрныг харцаараа нэгж эгчийгээ хайсан ч олоогүй.
Тэгжээд л угаалгын өрөөнөөс ус гойж чимээ гарсан. Удалгүй тэндээс игчтэй хамт амьдардаг залуу усанд орсон байдалтай өсөн нь орчихсон гарч ирсэн. Дээгүүрээ путуулга, доогуура шорт өмсчихсэн байсан гинэ. Тереза түүнээс игч Анкига хаана байгааг асуухад тэр бол тайвнаар хэд хоногийн өмнө Анки бит хоёр муудалцаад дараа нь тэр гараад явсан. Хаашаа явсныг би мэдэхгүй гэж Хевник хариулсан. Энэ өрөөнөөс яагаад ийм хачин муухай өнөр гараад байгаа юм бэ гэж асуусан чинь усны хоолойд харах ороод өгчихсөн байхаа гэж хариулт юм байна. Гэвч энэ тайлбарт нь бол Реза огтхон ч итгэсэнгүй. Учир нь уг муухай өнөр зөвхөн угаалгын өрөөнөөс гараад исэн юм биш, харин тэрхүү хүн ашигладгүй шахам хажуугийн өрөөнөөс гараад байсан. Энэ үед Резагийн сэтгэл доторх төршөөр нь улам нэмэгдсэн. Реза тухайн өрөө рүү явж ороход игчийнх нь хамтран амьдрагч урдуур нь орж хоригдсан байна. Залуу биеэрээ халахалж өмнөр нь орсон ч гэсэн Реза түүнийг түлхэн шууд тэр өрөө рүү явж орсон. Ингээд ороход бол маш эмх замбраагүй байдалтай, хамгийн гол нь шалан дээрх том хевсэн дээр хідэн 10 жижиг том хэмжээтэй чихмэл тоглоомуудыг завсар зайгүй овуулчихсан байсан Реза гайхшруулав. Мэдээж энэ нь Анкигийн цуглуулдаг байсан тоглоом л доо. Тоглоомуудыг ямар учраас хооронд нь зай завсаргүй өрж тавьсан бол доор нь юу байгаа юм бол гэтэл тоглоомуудын завсраас хар өнгийн хэдэн ширхэг үс цухаж байхыг Реза олж харав. Ингээд шууд л нөгөө чихмэл тоглоомуудыг түлхэж доор нь байсан хевсийг татаад сөгсөн. Яг тэр үед Резагийн хамгийн их айж байсан зүйл нь бодиттой болж байсныг ойлгосон байна. Үнэхээр ч тэр хевсэн дор эмэгтэй хүний цогц сууж ирсэн. Халуун орны уур амьсгал хийгээд нас барснаас нь хойш баггүй хугацаа өнгөрсний нөлөөллөөр бол цогц аль хэдийн их хэмжээгээр өөрчлөгдөж хүн гэж танихад маш хэцүү болсон байсан. Гадаад төрхөөр нь таних аргагүй байсан ч гэсэн Реза өмссөн хувцсаар нь бол игчигээ мөн гэдгийг таньсан. Эцсийн мөчөд бүх хүннийг ойлгосон Реза игчийнхээ хамтран амьдрагч руу эргээд харах гэсэн чинь нөгөөд ч айл хэдийн хаалгаар гарах гээд явж исэн. Нэгсэн доо зугтах гэжсэн. Уур зэвүүцлэн туйлдаа хүрсэн Реза хоромхон зур тесэрч хажуудаа байсан мотоциклийн дуулгыг аваад тэр залуу руу шийдсэн. Тэр залуу ч Резагийн шийдсэн касканд оногдсон ч гэсэн хариу үйлдэл үзүүлэлгүй шууд л өрөөнөөс гарч гүйсэн байна. Ингээд хашаанд байсан Анкигийн цагаан өнгийн Honda мотоциклийг унаад зүгтаасан. Гэмт хэрэгтэн иймхүү зүгтаасан болохоор Реза тэр зураа цагдаагийн газар руу залгасан юм. Удалгүй хотын цагдаагийн газрын эргүүлийн албаа хаагчид мөнөөх Жикар 2 гудамжинд ирцгээсэн. Хэргийн газрын анхны үзэлгээр цагдаа нар хэд хэдэн хачирхалтай зүйлийг анзаарсан юм байна. За нэгдүгээрт бол цогцыг нууцсан арга нь байсан. Цогцыг жижиг өрөөний шалан дээр нүрийг нь төрүүлгээ харсан байрлалтай тавьсан бөгөөд толгой нь баруун тишээ, хөлн зүүн тишээ чиглэсэн байдалтай байсан. Гэмт хэрэгтэн цогцыг хевс болон олон тооны чихмэл тоглоом ашиглан нууснаас нь харахад бол тэр цогцыг зөөх ч юм уу гадагш нь хаях тийм зориг агуулаагүй гэсэн үг. Аль болох удаа хугацаанд хэн ч олж мэдхээргүй байлгаж байхыг л оролцсон юм байна. За хоёрт анхаарал татсан зүйл нь юу вэ гэхээр цагдаа нар өрөөнөөс бол их хэмжээний агаар цэвэршүүлэгчийг зэнгэлдэг тийм шингэний савнуудыг олсон. Энэ одоо магадгүй гэмт хэрэгтний цогц задрах үйл явцын талаар одоо тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан гэдгийг харуулж байгаа юм байна. Гэмт хэрэгтэн агааржуулагч ашиглан одоо өрөөний температурыг бууруулж задралын хурдыг сааруулахыг оролцсон энэ байж байгаа. Мөн одоо агаар цэвэршүүлэгч болон үнэр дарагч бодсыг одоо ашиглаж эвгүй үнэрийг далдлахыг хичээсэн байна. Тэгээ хамгийн хачирхалтай нэхэр тэр аллах хийснийхээ дараа шууд цухтаагаагүй. Харин ч бүр эсэргээрээ цогц байсан өрөөний хажуугийн өрөөнд хэд хоногийн турш хамт амьдарсаар байсан. Гурав дахь сэжигтэй зүйл нь ихээр хүмүүст бол хуурамч мэдээлэл өгч төөрөгдүүлсэн явдал. Анкита хамт ажилладаг байсан хүмүүсийн өгсөн мэдээллээр бол тэрээр өөрийнхөө дугаараас тэдэн лөө удаадараа мессеж явуулсан bijээ. Тэр мессежүүдэд болохоор миний бие өвдсөн учраас хэд хоног гэртээ амарч эмчлүүлэх хэрэгтэй байна. Тиймээс хэдэн өдөр ажилдаа очиж чадахгүй гэсэн утгатай байсан. Тийм ч болохоор хамт ажиллагчид нь ямар нэг сэжиг аваагүй. Энэ нь мэдээж Анкиг нас барсны дараа гэмт хэрэгтэн Анкигийн өмнөөс мессеж илгээж байна гэсэн үг. Энэ бол мэдээж хэрэгтэн тодорхой хугацаанд үннийг нууж Анкиг яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар хүмүүс одоо анхаарал эхэлчихгүй гэсэндээ тэдний анхаарлыг холдуулж хугацаа очихыг хичээсэн байх нь. За энэ гурван үндслэл нь одоо мөрдөгчдөд нэг зүйлийг тодорхой болгосон. Энэ бол санамсаргүйгээр үлдэгдсэн хүн амны хэрэг биш.
Харин ч бүр хохирогчтой хажууд нь хамт байж хохирогчийн амьдралын хэв маяг, харилцаа холбоо, өдөр тутмынхын дадлыг сайн мэддэг, хамт амьдардаг, сэтгэл зүйн хувьд маш тайван байж чаддаг хүний үйлдэл гэж үзсэн байна. Мэдээж штэ одоо сэтгэл зүгээ барьж тайван байж чаддаг болоод л одоо цогцтой хамт 5-6 хоног л та. Бүхлийн шалтгааныг нарийн тогтоохын тулд цагдаа нар Анжеликагийн цогцыг үндэсний төв эмнэлгийн шүүх шинжилгээний тасагт шилжүүлж дадлан шинжилгээнд оруулахаар явуулсан. Харин энэ хооронд бол мөрдөн шалгах багийн нэг хэсэг нь цагаан өнгийн мотоциклтэй залууг хайж олоход анхаарлаа хандуулж илаа. Дүү Резан тэр хүнийг одоо эгчийнх нь хамтран амьдрагч найз залуунд байсан гэдгийг бол баталсан. Цагдаа нар тэр даруй түүнийг барих ажиллагааг эхлүүлж арлыг бүхэлд нь хамарсан эрен хайх ажиллагааг явуулж илаа. Мөрдөгчдөд өөр бас нэг зүйл чухал байсан. Энэ нь юу вэ гэхээр зэрэг өнгөрсөн 5 хоногийн хугацаанд тэр өрөөнд яг юу болсон бэ гэдэг асуудал байв. Үүнийг мэдхийн тулд мөрдлөгийн бас нэг багийнхан бол хөршүүдээс мэдүүлэг авч эхэлсэн. Тэдэн донд бол Айник гэдэг нэг залуу нэг чухал мэдээллийг өгсөн юм байна. Тэрээр бол 7 дугаар сарын 11-ний шөнө Анжеликагийн өрөөнөөс хүмүүс ярилцаж инээлдэх чимээ сонссон. Энэ шөнийн 1 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд үүний дараахнаас өрөө дахин нам гүн болсон гэж цагдаад мэдүүлжээ. Энэ мэдүүлэг нь бол цагдаа нарт хэргийн зангилаанаас атгах нэг сэжүр өгсөн. Анжелика 7 дугаар сарын 10-ны өглөө маргааш ажилдаа очиж чадахгүй гэж мессеж бичсэн байсан. Тэгэхээр тухайн одоо 7 дугаар сарын 11-нд бол талигаач аль хэдийн нас орчихсон байх боломжтой. Хэрвээ тэр амьд байсан бол ажил руугаа өөрөө ярих юм уу эсвэл өөрөө ажилдаа яваад очих ёстой. Тэгэхээр хэрв хохирогч 7 сарын 10-нд нас барсан юм бол 11-ний орой ямар хүмүүс тэдний гэрт инээд хөөр болоод байцгаасан юм бэ? Хэргийн сэжүүрийг лавшруулж байтал удалгүй эзэн тодорхой болсон. Мөрдөн байцаагчид тухайн байранд сүүлийн үеэсэд нэг үл таних эмэгтэй ойр ойрхон ирснийг мэдэж авсан байна. Ингээд судлаад үзэхэд бол тэр нь 21 настай Лина гэдэг бүсгүй байсан бөгөөд мөн л одоо бильярд бааранд ажилладаг байсан. За ингээд Лина бол цагдаа нарт ярихдаа хэд хоногийн өмнө өөрийнхөө ажилдаг бильярд бааранд нэг залуутай танилцсан. Би түүнийг хамт амьдардаг найз охинтой байсныг тухайн үед мэдээгүй. Тэгээд ч бидний хооронд харилцаа ердөө 3-4 хоног л үргэлжилсэн. Одоо тэр залуу наадтай уулзахгүй байгаа гэжээ. Тэгээ Линагийн яриад байгаа тэрхүү нилээд хэд хоногийн өмнө гэдэг хугацаа нь бол Ангигийн нас барсан өдөр юм уу? Эсвэл одоо нас барсных нь маргааш байх боломжтой юм байна. За ингээд 2026 оны 7 дугаар сарын 11-нд тэр залуу бол Линад хандаад "Ойлаа манад хамт очиё" гэж урьсан бөгөөд бүсгүйч гэсэн зөвшөөрч тэр хоёр 11-ний орой Ангигийн байранд хамт ирсэн байна. Ингэж л одоо нөгөө хөршүүдийн гэрчлээд байсан хүмүүсийн ярилцах инээлдэх чимээ гарсан юм байна л да. Лина цагдаа нарт цааш нь ярихдаа намайг анх тэр байранд ороход нэг л одоо юр бусын хачин үнэр үнэрцээ. Нэг л тийм үгээр илэрхийлэх аргагүй хачин үнэр байсан. Өгсөн амьтнаас гардаг ялзарсан үнэртэй адилхан байсан. Надад тэр үнэр маш таагүй байсан. Гисэн хэдий ч одоо дөнгөж танилцаад удаагүй байсан болохоор хитрхи шүүмжлэлтэй хандахыг хүсээгүй. Би бодохдоо өрөөнийх нь агааржуулт юм уу эсвэл хоолойтой л холбоотой байх гэж бодсон. Анх удаа ирж байгаа болохоор цаашид энэ юу үнэр болох талаар дахин асуугаагүй гэжээ. Ингээд тэр шөндөө хамт тонцоосон юм байна. Тэднийг тэр өрөөнд одоо жаргажих хооронд хажуу өрөөний шалан дээр хөөрхийн Анки бол цогц олцоод хэвтчихсэн байгаа. Түүнээс хойш Лина тухайн түрээсийн байранд 2 дахин очисон бөгөөд хэн очих үед нь бол цогц залдрах явцад үүсдэг хортхийний үнэр бол маш их хүчтэй болчихсон байсан. 7 сарын 14-ний мягмар гарагт Лина нөгөө хөлсний байранд ирэхэд ялцралын үнэр нь хүн тисгийн аргагүй төрчихсөн байсан. Энэ удаа тэр чимээгүй байж чадсангүй тэгээд нөгөө залуугаас гэр чи яагаад ийм муухай үнэртэй байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл энэ асуултанд үзүүлсэн нөгөө залуугийн хариу үйлдэл нь Линаг бүр алмаар олж өргсөн гинэ. Юу гэсэн гэхээр нөгөө залуу юу муухай үнэр сүртэй юм алгал байж тээ чи юу нь яагаад ийм олон толоо юм асуугаад байгаа юм гэснээр Лина руу нудраг зангидаж гар далааснаа гинт бие барьж далайсан гараараа өрөөний хааныг хүчтэй зогсон байна. Энэхүү хүчирхийллийн шинжтэй хариу үйлдэл нь бол Линаг өгтөл нь айлгсан учраас бүсгүй одоо өөрийгөө хамгаалахын тулд дахиж тэр талаар асуулгүй амаа хамгсан юм байна. Тэгээд 26 оны 7 дугаар сарын 15-ны оройн 22 цагийн үед буюу Реза эгчийнхээ цогцыг түрээсийн байрнаас олоод 3 цагч болоогүй шахан байх үед Демпасар хотын Сануур дүүргийн Нураал гэдэг тойрог дээр
эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийнхан хар өнгийн Honda мотоцикл харсан бөгөөд түүнийг жолоодож яваа хүний гадаад байдал нь албан ёсны тайланд дурдсан с жигтний гадаад байдалтай яг таарч исэн учраас яаралтай арга хэмжээ авч мотоциклийг хэд хэдэн талаас мөсөлж авсан. Гэсэн хэдий ч одоо цагдаа нарын тушаалыг биелүүлэхийн оронд гэмт хэрэгтэн бол зүгтхийг оролдож өөдөөс нь эсэргүүцэж исэн. Гэхдээ одоо цагдаа нар бол түүнийг тал талаас нь бүсэлчихсэн байсан учраас яаж чадалгүй ингээ баригдсан юм бэ. Ингээд 3 цагийн турш зугтсан түүнийг бол байцаалтын өрөөнд оруулж хэн болохыг тодорхойлсон. Түүний бол жинхэнэ нэрийг Зухра Миналази гэдэг байсан бөгөөд 25 настай. Тэр бол Индонезийн иргэн биш, харин Сингапурын паспорттай Сингапурын иргэн байсан гинэ. Зухра Миналази энтхэг улсад төрсөн бөгөөд бага насндаа гэр бүлийн хамт Сингапурт цагаачлан улмаар Сингапурын иргэн болсон юм байна. Түүний одоо хилээр орсон гарсан бүртгэлээр нь хөөж үзтэл 2024 оны 10 дугаар сарын 23-нд жуулчны визээр Индонез улсад нэвтэрсэн бөгөөд визний хугацаа нь бол аль хэдийн 2025 онд дуусчихсан. Тийм учраас бол тухайн үед Бали аралд хууль бусаар одоо бүхэл бүтэн 1 жил амьдарсан гэдэг нь бол тогтоогдсон. Хууль бусаар амьдарч байгаа учраас тэр бол ажиллах хэрэг байхгүй. Хохирогч Анжеликагийн түрээсийн өрөөнд хамт амьдарч байсан бөгөөд амжиргааныхаа зардлыг хаяа нэг гэр бүлээс нь ирдэг багахан мөнгөөр л зохицуулсан төдий болдог байж. Үүнээс үцхэд бол Анки бүсгүй орлогын хувьд түүнээс хавьгүй илүү буюу одоо орлоготой, харин мань нэр бол орлогогүйтэй адил. Тийм учраас энэхүү одоо санхүүгийн тэгш бус байдал нь бол тэдний дунд байнгын одоо маргаан зөрчилдөөн гарах гол асуудал болдог байсан. Мэдээж ч одоо ядуу тосгоноос ирээд ар гэр ахуйн амьдралаа дээшлүүлэх гэж хамаг хөлс хүчээ гаргаж яхад хажууд нэг халтар юм ирчээд байр хоолноос нь эдэлцээд байвал хин дуртай байхав дээ. Гэмт хэрэгтэн Зухра эхэндээ хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрөхгүй гүрээсээр байсан боловч удалгүй одоо цагдаагийн мөрдлөгөөр илэрч гарсан одоо нотлох баримтуудын эсрэг бол хэлэх үггүй болсон. Тэгээд ч одоо ингэж гүрээгээд байх юм бол байдал уламд орно гэдгийг ойлгож арга буюу одоо хэрэгээ хүлээсэн юм байна. Ингээд тэрээр ярихтаа бол Анки бид хоёр 2025 онд түүний ажилдаг бильярд баарнд анх танилцсан. Тэгээд удалгүй бие биедээ сэтгэлтэй болж үерхэж эхэлсэн. Тэгээ би Анкигаас түрээсийн байранд нь хамт амьдрахыг гуйхад бол тэр зөвшөөрсөн. Ингээд би түүний байранд нүүж ирсэн. 2026 оны 7 дугаар сарын 10-ны өглөө Анки бид хоёр байрны хөлс болон орлого мөнгнөөс болж нэлээд ширүү маргалдсан. Энэ үеэр Анки намайг байрнаасаа хөөж харилцаагаа таслана гэж хэлсэн. Би Анкид сэтгэлтэй хэвээрээ байхад тэр намайг илт дорд үзэж байрнаасаа хөөж харилцаагаа таслана гэж зүтгэсэн. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг доромжилж надад хохирсон мэдрэмж төрүүлсэн учраас би уура барьж дийлээгүй. Тэгээ уурандаа хяналтаа алдсанаас болж Анкид хүчрхийлэл үлдэж түүнийг одоо санамсаргүйгээр алчсан гэж мэдүүлсэн юм байна. Анки тэр үед маш их чанга ойролж хашгираад байсан болохоор би түүнийг чимээгүй болох гэж амын дарсан. Гэтэл нэг мэдгэд л одоо тэр амьсгалахгүй болцсон байсан гэж мэдүүлсэн байгаа юм л да. Эдгээр тэр өөрийгөө хаацалж санамсаргүй алсан гэж байгаа боловч шүүх шинжилгээний дүгнэлт бол шал өөр байсан. Эд халуун уур амьсгалд амиа алдаа 5 хонож одоо цогцсон муудсан ч гэсэн ихэнх гэмтлүүдийг нь тодорхойлж болохоор байсан. Тухайлх юм бол талыгаачийн толгой, нүүрний хэсэг, уруулын зүүн тал, тухны баруун хэсэг болон чамархай зэрэг газрууд нь бол маш олон тооны хөхрөлт, няцралт үүссэн тогтоогдсон. Мөн тарих болон хуйхны арьсанд орох эд эсүүд нь их хэмжээний цус хуралтай үүссэнийг үзэх юм бол талыгаач нас барахаасаа өмнө толгойдоо мохоо өвчний үйлчил буюу цохилтоос гэмтэлт авсан. За баруун талын дунд чүмгний яс нь хугарсан. Хүний дунд чүмгний яс бол одоо хүний биеийн хамгийн урт яс байдаг өгөөд хамгийн бат бих яс учраас тэр болгон тэгж амархан хугараад байдаг юм гинэ. Тэгэхээр энэ яс нь дундуураа хугарсан байна гэхээр маш их зодуулж хүнд бэртэл авсан гэсэн үг. Хамгийн гол аминд хүрсэн гэмтэл нь бол түүний хүзүүний булчинд үүссэн хөхрөлт зулгаралт байсан бөгөөд энэ эцсийн дүгнэлтээр бол хоолоогоо боолгосны улмаас амьсгалын дутагдлалд орж нас барсан гэсэн үг юм. За одоогоор энэхүү этгээдийн шүүх хурал нь бол хараахан болоогүй байгаа бөгөөд Индонезийн шинэ эрүүгийн хуулиар бол түүнийг 15 хүртэлх жилийн ял авна гэж тооцоолж байгаа юм байна. Тэгэхээр одоо Индонезийн хууль нь бас л их зөөлөн талтай юм шиг байна л да. За ер нь тэгээд хааны газар ийм шимэгч хорхоонууд байх юм аа. Тэгээ өөрөө хөдөлмөрлөхгүй бусдын юмыг өөрийн юм шиг захиран зарцуулж тижээлгэн тэгсэн мөртлөө мөрөөрөө идэж уухгүй тижээж байгаа эзнээ хянан дарамтлан хүчрхийлнэ.
Хөгшин залуу ир ийм Монгол хятад гэлтгүй одоо ийм хүмүүс дэлхий дээр бол зөндөө байгаа. Тийм болохоор аль болох тийм хүмүүсээс зай барьж амьдрахыг хичээх хэрэгтэй гэдгийг захиа. Тэгээ хэрсүү ер нь гярхай байхад бол хизээж илүүдэхгүй гэдгийг та нартай сануулмаар байна. За ингээд энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж байна. Дуустал нь сонссон та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. Баяртай.